Дотны биш хийж 103.6 Umbrella. You're watching Umbrella Music. Сайн байцгаана уу залуусаа, орой мэндийг хүргэе. Өчигдөр ямар саядахтай сайхан өнгөрч байгаа хаа. Мьюзик нэвтрүүлэг танд бид өнөөдөр шинэ дугаараа хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаараас эхлээд намрын уран бүтээлийн бөөм бүтээлүүд та бүхэнд хүргэх гэж байна. Тэгэхээр намар цаг их хүчтэй эхэлж байна. Хамтлаг уран бүтээлчд маань өөрсдийн шинэ гаргасан бүтээлүүдээрээ та бүхнийг бөмбөгдөд бэлэн болсон байна. Тэгэхээр өнөөдрийн дугаарт мэдээж шинэ клипүүд орохоос гадна хамтлаг уран бүтээлчдийн шинэ мэдээнүүд орно. Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн үйл явдлуудын талаарх мэдээлэл орно. За өнгөрсөн 7 хоногт бол хамгийн чухал үйл явдал Miss Mongolia 2010 тэмцээн байсан. Umbrella Fashion нэвтрүүлгийн хувьд хамтран зохион байгуулагчаар ажилласан. Энэ жил 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан. Төрүүлсэн бүх миссүүдтэй дахин баяр хүргэе. Тэгээд Miss Mongolia-тай холбоотой мэдээлэл интернетийн веб сайтуудаар, телевизийн нэвтрүүлгүүдээр их цацагдж байгаа учраас та бүхэн бас мэдээнүүдийг авсан баг. Харин Umbrella Fashion-ээр бям гарагт энэ талаарх мэдээллийг хүлээн авч үзэх боломжтой. За ингээд үзэгч та бүхэн мьюзик нэвтрүүлгээ хүлээн авч үзсэн үү? Танд таалагдсан өнөөдрийн дугаар. Umbrella. За нэвтрүүлгээрээ дамжуулаад би өнөөдрийн дугаартаа их олон клипүүдийг хүргэнэ гэдгийг хэлсэн шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн хамгийн ихний клип бол Crash Bash хамтлагийн шинэ клип байгаа. Энэ залуу уран бүтээлчдийн хувьд бол хамгийн анхных нь бүтээл. Тэгээд тэд стил имижээрээ бусдаас ялгархыг хичээж байгаа, оролдож байгаа. Үнэгээч хамтлагийнхаа хамгийн гол эрхэм зорилго болгосон байгаа. Өнөөдөр нэвтрүүлэг маань Prince Grand Fashion Show-аас танд хүрч байна. Өөртөө ихтэй стил имижээрээ үзэл бодлороо бусдаас ялгардаг залуус Prince дээр ирж үйлчлүүлдэг. Тэгвэл Crash Bash хамтлагийн ч гэсэн Prince-ийн үнэнч үйлчлүүлэгчид энэ клипэн дээр гарч байгаа хувцсан стил имижийг Prince тодорхойлсныг та бүхэнд бас хэлье. Crash Bash хамтлагийн pop, dance, R&B стилээр уран бүтээлээ тойрвдог. Ингээд шин залуу уран бүтээлчтэйгээ та бүхэн танилцуулъя. Тэд клипээрээ юуг илэрхийлэхийг зорьсныг та тун утгагүй үзүүлнэ. Umbrella Music! Check it out, keep it nice. Yo, come on, keep it nice. Umbrella. Hey yo, it's time to feel my beat. Are you ready? This is Crash Bash. Do you like it? Do you feel it? Let's go. Come on. Sexy girls. Hey, let's dance together. Sing together. We were waiting this moment. Hey baby, you think you can crush my heart? But don't be so foolish, cause we are Crash Bash. We crash and bash girls' hearts. We will never be the same from now on, cause we here and no one stop us, cause we are Crash Bash. Hey girls, Nash, nash, nash. Türkü postun Taş, taş, taş.
Химайга ивдих crush истилимэжэр эзэмдэх баш Энэ жил ТВ-с телевиз, таны телевиз мөн дотны FM 103.6 радиогийн хувьд 7 жилийн тохиож байгаа. Харин Umbrella хөтөлбөрийн хувьд 3 жилтэйгээ залгалаа. Үнэхээр цаг хугацаа гэдэг харавсан сум мэт өнгөрч байна. Бид хамгийн анхныхаа эфирийг л өчигдөрхөн цацаж байсан мэт санагдаж байна. Тэгээд энэ бүх хугацаанд бидэнтэй хамт байсан үнэнч үзэгчидтэй, залуучуудтай хаяахан бас нэвтрүүлгийг маань үзэж таардаг хэн бүхэнд баярлалаа гэж хэлэх зүйтэй байх. За нэвтрүүлгийн өргөжлүүлээ дараагийн клипийн хувьд бид нэгэн зүгт хамтлагийн шинэ клипийг сонгож авсан байгаа. Тэд гайхалтай гоё уран бүтээлийг та бүхэнд хүрэхээр бэлтжээ. Ингээд нэгэн зүгтийнхэнтэй уулзуулъя. Come on y'all, let's rock. Үзэгчтэй Umbrella Miss Coach мэдээлэл хэлбэр танд шинэ клипээ хүргэж байгаа. Тэгээд бас удаан уулзаагүй гэж хэлж болно. Ямар ч бас нэг уйлрал баг уулзааг байхаа би тэгээд нэгэн зүгт хамтлагийнхаа маань шинэ уран бүтээлд орсон байна. Одоо сэтгэл зүрхэнд хоногшсон нэгэн гоё дууг дүрсжүүлж өөрийнхөө стил жанраар өөрсдийнхөө одоо хамтлагийн стилээр ихөө те дуулж амлуулсан байна. Энэ клип ямар гоё зураглалтай гэж та бүхэн бодож ин тэгээ тун удахгүй үзэн. Юуны өмнө залуустай орой минь төргий. Энэ өдрийн мэндийг Umbrella-г үзэж байгаа бүх одоо залуучуудаа бас сайхан байна уу гэж. Тэгэхээр манай Umbrella хөтөлбөр маань сайхан Miss Mongolia 2000 гаруй тэмцээний хамтран зохион байгуулагчаар ажилласан. Монгол улс үндэснийхээ мисийг тодорхойлсон. Тэгээд мисийн холбогдлолтой энэ гоё сэтгүүл гарсан учраас би бас boy group учраас бэлгэлье. Баярлаа. За. Олон хүүгүүдэд бүсгүүчүүдийн зураг үзүүлэх гэж өгж яваад маш их баярлаа. За залуусаа сонь сайхан юу яцгаана. Уран бүтээлийнхаа сонь сайхнаас. Уран бүтээлийн сонь сайхан маш их байна. Мэдээж уран бүтээлч болгон уулзах боломжтой. Бид нар шиний мэж байгаа цамаг маань удахгүй гарна гэж ярьдэн шүү дээ. Яг тэр жишгээр бас хоёр дахь цамганд ажиллаж явж байна. Тэгээд Pro Sound Studio дээр бас цамгийн имжлэгүүд орж байгаа. Тэгээд Pro Sound Studio маань одоо сүүлийн үед хэсэг хугацаа завсарласан байгаа. Өөр одоо байртай болох гээд тэрнээс жоохон онцлогдоод бас нэг жоохон цаг одоо хугацаа алдчихж байгаа. Тэрнээс гадна бас тэр хугацаанд бас цаг алдахгүйгээр бид нар бас 2 дугаар цамганд орсон дуунуудаа бас клип хийж байгаа. Тэгээд энэ удаа та бүхэндээ сэтгэл тодхон харц хэмээх нэг сайхан хайр сэтгэлийн тухай дууг өөрсдийнхөө одоо төрүүлдэж стил жанрт оруулж дууллаа. Яагаад өөрсдийнхөө стил жанрт оруулж байгаа юм бэ гэхээр урд нь одоо та бүхний сайн мэдих сүнс самтлаг маань энэ дууг 90-ад оны сүүлээр энэ дууг дуулж ирсэн. 90-ад оны дундуур ч юм уу. Тэгээд одоо энэ бараг 10 жилийн дараа энэ дууг бас шинжиж дууссандаа маш их баяртай байгаа. Клипийг үзэгчдэд үзэх юм бол хөөх 100 одоо авахгүйсэн юм уу да. Тэгчээд одоо хадгалж жагаад намар гаргаж байгаа юм уу гэж бодох байх л та. Би ч гэсэн тэгж асууллаа. Гэтэл би хариулъя гэж. Гэтэл саяхан агуулсан айгуу гоё заяашийн давах ах маань бид нар дуугаа сонсголоо. Тэгээд за энэ 2 3 оны дараа хариу хэлье гэд. Ямар клипийг нь ямар зохиолтыг нь ерөөсөө мэддэггүй. Тэгээд давах ах нэг өдөр залгаал. За айгуу гоё ингээд мэдээж наа чин уянгийн дандаа гоё хайрын тухай. Тэгээд гэрээлэг дуу учраас айгуу гоё те. Яг одоо үзэх клипний яг тийм шийдлэг байгаа хэлсэлтэй. Тэгээд бид нар тийм ямар гоё тийм газар байдаг юм уу гэсэн агуулсаа очоод энэ чэнэс микросч яваад л одоо зураг авалтаа дуусгачаад ячэн да. Гэтэ айгуу гоё шинэлэг болсон ч гэж бодож байгаа. Аялуу тутуныг тийм маяг ч юм уу те график одоо тийм дизайн оол хийгээгүй. Хамгийн гол нэг зураг авалтыг айгуу 100% чанартай гоё хийсэн утгаараа юм уу да. Хоёр тийм клип гарсан болов уу гэж. Тэгээ яг нэрээ